Бид нар бэлчээр малчтын эрхийн асуудлыг ярихад бол мэдээж хамгийн түрүүнд одоо түрүүний ярьсан гол гурван баг шүү дээ. Мал, малчин, бэлчээр гэдэг энэ гурван ойлголт салшгүй. Тэгэхээр энэний одоо зохицуулт хэрэглээ нь одоо ямар байх юм, бид юуг анхаарах юм гэдгийг те одоо яаж хуульчилж явал одоо энэ болох юм бэ гэдгийг бас тодорхой мэдэж авах зайлшгүй шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр бид нар үндсэн хуулиудаа бол малчтын эрхийн асуудлыг бол ямар юугаар авч үзэх вэ гэхээр манай үндсэн хуульд чинь эрхийн асуудлыг жигсааж бичсэн байдгаар их онцлог байхгүй. Зарим улс орнд бол эрхийг жигсааж өгөө. Тэгэхээр бид нар эрхийн жигсаалттай байна гэдгээр бусад улс орноос бас давуу. Энэ 92 оны хуульд орсон үндсэн асуудал байгаа. Гэхдээ энд зарим нэг эрхийн зохицуулт бол ингээд орхигдсон. Тэрэн дээр бол шаардлага орон байртай байх эрхийн асуудлыг бол яг энэ дэр тийм эрхтэй гэж заагаагүй. Тэгээд бид нар бол одоо уламжлалт мал аж ахуйн гэрээр явдаг болохоор тэрийг бас нөгөө бусад хуулиараа органик хуулиараа зохицуулж явдаг гэсэн. Тэгэхээр үндсэн хууль заасан одоо үндсэн эрхийн асуудлаар бид амьд явах хэрэг тийм ээ. Амьдралын одоо хүрэлцээтэй төвшөнд аж төрөх хэрэг. Тэрийгээ дагаад малчид хөдөлмөрлөдөг байхгүй. Хөдөлмөрлөх хэрэг. Мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсд малчид бол хөдөлмөр эрхэлж байгаа байхгүй. За тэгээд эрүүл аюулгүй орчинд яа харахгүй юу? Аж төрөх тийм ээ. Энийг одоо орчны бохирдол байгалийн тэнцлээс хамгаалах сэргийлэх эрхийг хэн хангаж явж байна гэхээр малчид. Энэ бас айгүй чухал. Яг тэгвэл малчид өөрсдөө тэнд байгальдаа экологиг хамгаалж явж байдаг юм байхгүй юу. За тэгээд дараа нь бол одоо хамгийн том одоо тавьж өгсөн энэ одоо уул уурхайн хөгжил Монгол улсын одоо хөгжилтэй холбоотойгоор мэдээлэл авах оролцох эрхийг бол дахиж нэмэлт өөрчлөлтөөр бол оруулж өгсөн байна. Мэдээлэлтэй байх. Яг бол мэдээлэлтэй байгаа иргэд бол яг харахгүй бүх юмд оролцох боломжоор нэгдэнэ гэсэн үг байхгүй. Мэдлэггүй хүн юунд ч оролцож чадахгүй. Тэр бол ингээд нийгмээс олцоод өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй болно гэсэн. Тэгэхээр мэдлэгжүүлэхтэй мэдээлэлтэй болгоно гэдэг чинь өөрөө хамгийн чухал юм ба. Тэгэхээр энд бол гол одоо төр бүх мэдээлэлээ иргэдтэй адилхан хувааж тэгээд тэнцүү оролцоотой байж асуудлыг шийднэ гэсэн тийм логик нь гарна гэсэн. За мэдээж малчид бол энд эрүүл мэндийг хамгаалуулах эрх байна. За энэ бол нүүдлийн соёл иргэншил бол угаасаа өв соёлоо өвлүүлэх гэсэн үндсэн том эрх явдаг. За тэгэхээр дэлхийд ба 500 сая одоо малчид мал аж ахуйн гэж эрхэлж гин гэж мал аж ахуй эрхэлж байдаг тийм малчид байдаг. Монголд 285 мянган одоо малчид байж байна. Ажиллаж байна. Тэр хоёр судалгаагаар гарахад тэрнийх нь ингээд үзэхэд тэндээс бол дандаа тэтгэврт гарсан хүмүүсүүд л нийтлэг байдлаар мал аж ахуй эрхэлж байгаа. Яагаад энэ дээр бид нар энэ манайх энэ мал аж ахуй ингээд залуу малчид ингээд залгамж халваа явахгүй байна гэхээр нөгөө амьдралын чанар баталгаа алдагдаад тэр нь зохицуулагдаагүй болохоор одоо бид нар урд нь уламжлалаар ингээд тийм ээ зан заншлын хэмжээгээр зохицуулчихсан л одоо энэ боломжгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг дээр нь одоо анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна л гэсэн. За тэгэхээр бид нар ерөөсөө малчид бэлчээр одоо мал аж ахуй эрхлэхтэй холбоотой үндсэн одоо хүний эрхийн зарчим стандартууд олон улсын бодлого хэм нэгэнд ингээд суудсан байна. Тэгэхээр бид нар энийг ингэж баримтлах зайлшгүй шаардлагатай. Би мал аж ахуйтай чухал гэснээр одоо түүж авсан ба. За нэгдүгüүрт нь хүн байгалийн одоо шүтэлцээг хадгална. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн одоо баталгааг бүрдүүлж явж байгаа хүмүүсүүд зохистой хоол хүнсээр хангах эрхийг баталгаа бүрдүүлж явж байгаа малчид энэ одоо бидний 80% гэж хоол хүнсийн 80%-ийг одоо ингэж хангаж явдаг. Энэ хүмүүсүүдийн одоо хүн байгалийн шүтэлцээтэй холбоотой гэдгийг л одоо хуульчлахтаа энэ онцлогийг харгалзаж үзье. Тэгээд мал аж ахуйн тогтолцоог нь уламжлалт тогтолцоог бол хүлээн зөвшөөр. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрчиж эрх зүйн шинжил тэгээд хий. Түүнээс биш тэр малчдыг оролцуулахгүйгээр өмнөөс нь очиод нэг хуульд заалт битгий тусгаал гэсэн агуулга. Энийг бас аюул сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр малчид өөрсдөө мэдэж өмнөөс нь асуудлыг шийднэ. Бид нар малчтын асуудлыг тэр мал аж ахуйг нь эрхлээгүй байж гүйччихэд хуулийн хийгээд байдаг энэ бодлого бол өөрөө буцаагаад хэрэгжилтнэрээ маш том алдаа гаргана гэдгийг л хэлж байгаа байхгүй. За тэгээд нөгөө малчид гэдэг ойлголт мал эрхэлж байгаа хүн чинь малчид гэдэг ойлголт бас өөрчлөгдсөн. Мал бүхий иргэд гэдэг ойлголт бий болсон. Яг бол энэ чинь нөгөө зах зээлийн нийгмээр ингэж шинэ харилцаа бий болоод дээрээс нь дахиад туслах малчтай ойлголт бий болж байна. Тэгэхэд мал бүхий иргэд байна, малчид байна. Тэгээ үндсэн малчид байна, туслах малчид гэсэн ийм одоо харилцаа ороод ирсэн болохоор энэ дээр байгаа амиг болохоор нөгөө эргэлж малчид гэдэг ийм ойлголтыг хамт авч явахгүй бол малчид гэдэг дангаар нь ингэж одоо ойлгох ямар ч боломжгүй. Тэр харилцаанд ингэ оролцож байгаа юм гэж. Тэгэхээр тэдний нөгөө эрхээ эдлэх боломжийг бүрдүүлчих хэвээр. Төр бол тэрийг ингэж
минимум стандартыг л хуульчилж өгнө гэсэн үг. Түүнээс биш тэрлүү гүйж ороод төр ингээд одоо бүх юм хутгалдаад байг. Яг бол даахгүй байхгүй тэр чинь. Хин ч орж өмнөөс нь хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн улсын эдийн засгийн хөгжилд нь оруулах хувь нэмрийг одоо тийм ээ оруулах боломж хувь нэмэр гэж олон талд өнцгөөс нь харж асуудлыг шийдэхгүй дангаараа одоо битгий ингэж төр гэдэг төрийнхөө өмнөөс одоо асуудлыг шийдэч гэдэг юм тавьж байгаа. Угс нь олон улсын стандарт нөх. Дараа нь бол бид нар нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хүний эрхийн стандарт хэм хэмжээг баримталж явах ёстой, мөрдлөг болох ёстой. Энэ болохоор Монгол улс тийм ээ хүний эрхийн одоо суур 50 гаруй гэрээ каналд нэгдснийх нь 9 нь бол шууд эргэцэн үр дагавар үүсгдэг гэрээ канал зэвдэг. Хүний эрхийн түгээмэл тунхал гэдэг баримт бичгийг та нар сонсч байсан баг. Тэр бол бидний яг хүн ийм эрхтэй шүү гэдгийг тогтоосон минимум стандарт нь баггүй юу? Энэ эрхээс улс орнууд дордуулж болохгүй. Харин дэрдүүлээд аваад явал энэ болж байна. Яг л бид нэр дэлхийдээ нэг хэлээр одоо харилцах гээд байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө стандартыг тогтоож өгж байгаа нь тэр баггүй. За тэгэхээр дараагийн хамгийн чухал үнэхээр иргэд малчдын эрх тэгш байдлыг хангах үл ялгуурлан гадуурх гэдэг асуудал хамгийн чухал. Энэ асуудлыг бол бид нар яаж анхаарч үзэх хэрэгтэй. За одоо би хөгжлийн томоохон төслүүд явж байгаа тийм ээ. Хөгжлийн томоохон төслүүд явчингуудаа малчдыг үндсэн хууль дээр малчид бол чөлөөтэй зорчих хэрэгтэй гэж заасан байгаа тийм. Тэгээд зорчих хэрэгтэй та нар хаач очиж газрыг авах. Гэтэл яг газрынх нь нөгөө зохицуулах юм нэг аймгаас нөгөө аймаг руу шилжээд ингээд зохицуулах юм хийх гэхээр тэр чинь хоёр засаг дарга хоорондоо зөвшөлтчөөд хийдэг тийм ээ. Сумд хийдэг. Бүр ялгаатай байхгүй. Тэгээд тэр хүн одоо малчин очиод тэнд амжих гэхээр нөгөө уртлынх нь байгаа малчт нь бидний бэлчээрийг булааллаа гэд. Тэгээд эндээс чинь ялгуурлан гадуурхалт гэдэг байхгүй. Хүн бүхэн ялгаатай хүн бүхний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч ялгуурлан гадуурхгүй байх гэсэн ийм концепт явдаг. Тэгэхээр яг тэр байдал нь нөгөө дөнгөж дэмжигнэж байгаа бэлчээр дээр очисон малчныг дахиад нэг өөр сумраас гэхэд шууд тэнд энэ ирлээ гэд ингээд одоо бэлчээрийн маргаан үсэх нөхцөл нь бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ биш тэ өөрөө яг нөгөөх юм бүх талуудын зөвшөлтсөлд явж ээж шийдэгддэг асуудал. Энэ өөрөө нөгөөх нь бодитоор зөвлөлдөх гэдэг одоо олон улсын механизмын зарчим байдаг. Тэр үр дүнтэй бодитоор зөвлөж ингэж зөвшөлтчлэг хийхгүй бол энэ эцэстээ албатан нүүлгэлтгээд олон улсын хэмжээнд бид нар та нар малчтай албатан нүүлгэлтэнд оруулаад тэгээд тэд нар эрхийг зөрчсөн байна. Энэний хариуцлагыг хэн хүлээх хөөхөр шууд засгийн газарт хариуцлага хүлээгээд буцаагаад нөгөө эргэцэн үр дагавар шагаад олон улсын хамтын нэгнээс нөгөө хариуцлагын асуудлыг ингэж зааж явдаг болохоор энэ бидний асуудал энэ амьдарч байгаа юм ерөөсөө даяаршаад ганцхан одоо өнөө манартайгаа монголчуудын асуудал биш нь дэлхийн асуудал болчиход байгаа байхгүй. Энд чинь түрүүний тэр баах элтгэлүүд яриалсан те 2030 он хүртэл ингээд доктортой хөгжлийн бодлого байгаа. Доктортой хөгжлийн бодлогын 3 суурь бодлого нь уур амьсгалын өөрчлөлт, дээрэс нь нөгөө тэр экологийн тэнцвэртэй байдлыг хангах, ус ариун цэврийн байгууламжийг хангана гэсэн 17 зорилтын 3 нь шууд энэ байгальд хамаатай бөгөөд нэгдүгээр зорилт буюу ус ариун цэврийн байгууламжийг бид нэр авчээж энэ ихтлэгийг аврын шүү. Ихтлэгийг аварна энэ суурийг бид нэр хангаж ээж дараагийнх нь одоо тэр бусад 16 зорилтоо авч явна гэсэн ийм юу бодлоготой байдаг байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө бодлогыг хэм хэмжээ болгоно, бодлогыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг юм нь өөрөө олон улсынхаа нөгөө зарчим хэмжээнд дээр стандартаа зааж өгдөг болохоор нэг бол бид нар зайлшгүй одоо хүсээгүй эсвэлсэн ч бид бүгд мэдэх зайлшгүй шаардлагатай болоод байна л гэж би хэлэх гээд байгаа. За дараагийн нэг чухал бодлого нь юу гэдэг вэ гэхээр бэлчээртэй холбоотой зөрчил урлагийн ядгатай одоо энэ бол малчид байгаа гэдэг гэж бодож байна. Би яагаад бол ер нь бол малчидд бол одоо хүндэтгэлтэй хандах асуудал хамгийн чухал. Тэд орж ирээд яг бол мал аж ахуйгаас салж чадахгүй тэр их одоо ажилтаа байгаа хүмүүсүүд тэр болгон ингэж нөгөө төрийнхөө юунд орж ирж үйлчлэх авах айгүй хүндрэлтэй тэд болж игэл нөгөө явуулын үйлчлэхүүнүүд байх нь айгүй чухалтай байдаг хгүй. За бэлчээртэй холбоотой зөрчилтөний эрсдлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг бол заавал хөгжүүлнэ. Тэгээд аливаа дарамт хүчирхийлэл, сүрдүүлэл, занал хийлээс хол байж асуудлыг эв зүгээр шийдвэрлэх асуудал маш чухал байна. За олон улсад бол энэ чинь өөрөө ерөөсөө нэг үйл дэвчих бодлого, зөрчлийг үйл дэвчих бодлого байхгүй. Одоо бэлчээрээс намаасаа талцлаасаа болоод бэлчээр явангут одоо сүүлдээ манай бэлчээрийг тэр байсан энэ авчлаа энэ яг одоо өвлжөөг нь юу яаж гинэ өмчлүүлж гинэ тий тэр бас айгуус
баггүй. Өмчлүүлэгээс үүдээ тэнд яг зөрчил үүсэн сүултээ би үүндээ буу шагаасан тийм зөрчил одоо шүүхээр шийдэгдэж байгаа юм одоо асуудал үүсэж шүү дээ. Тэгэхээр бид нар зөрчилтөөнийг эв зүгээр шийдвэрлэх зөрчилцэх асуудлууд бол аягүй чухал юм аа гэд. За тэгээ ер нь яг хөгжлийн бодлогоос нэг шүнийг одоо юу орхигдуулж болохгүй ер нь байгалийн тийм ээ экологийн асуудлыг одоо давхар одоо малчид ингэж нөгөө авч явдаг болохоор иргэд малчдын одоо оролцоотой тэгээд иргэний нийгмийн тэр хүмүүсийн өмнөөс бас иргэний нийгмийн орон зайг тэлж өгч иргэний нийгмийнхэн оролцож асуудалд нь одоо санал онлоо дэвшүүлж явах нэг чухал байдаг шүү. Тэгжээж энэ бас хэрэгжинэ. За тэгээ ер нь бол одоо малчтыг ингээд уул орхоо орж ирлээ гэдэг тэгэнгүүт малчтыг нүүлгэх боллоо гэх юм бол хамгийн гол нь ерөөс нэг ч хүнийг үл орхитуулах зарчим буюу хүн бүхэнтэй зөвшөлдсөд тэгээд нөгөөх тэр хүний амжиргааг дордуулахгүй ямар ч байсан төсөл хөтөлбөр явлаа гэхэд үр шимийн нь шүү дээ. Төрөнч хүртдэг, бизнес хүртдэг, тэгээд дахиад тэр иргэнч хүртдэг малчин иргэн малчин бүгд л одоо хүртдэг тийм одоо байдлаар явахгүй бол хүч төрсөн бодлого явахгүй шүү гэдгийг л хэлээд байгаа. За тэгээд дээрэс нь тагтаа нөгөө ер нь малчтыг онцлогт нь нийцлүүлэх хэрэгтэй. Энэ бол тодорхой нэг хүнийхэн бүлэг болж болох энэ хүмүүсүүдэд одоо мэдээлэл төсөл хөтөлбөрийнхаа загвар танилцуулгыг хийхдээ яг ингэ нэг маш одоо хүндрүүлсэн биш маш энгийн хялбараар хүргэж явах хэрэгтэй. Энэ өөрөө олон улсын стандарт байхгүй. Тэгээд тэр малчингээ бүлэг дотор чинь дахиад ахмад настай хүүхэд байна, хөгжлийн бэрхшээлтэй хүн байна, тий эмэгтэйчүүд байна. Тэр бүх онцлогийг харж ингэж тэр одоо юунд нь хялбаршуулсан байдлаар мэдээллийг хүргэж түгэж явахгүй бол тэр их олон ажилтаа байгаа хүмүүсүүд энэ өөрсдөө тэрийг уншиж явахгүй байдаг. За хоёрдугаарт нь шудраг нөхөө алгарын асуудал яригддаг. Хизээш тэр хүний амьдралыг дордуулж болохгүй яг тэр байгаа газарт нь тэр нөхцлөөр нь тавина уу гэхээс биш тэр хүнийг дордуулаад дахиад хэн ч шулгаад хаях асуудлыг бол хизээш тавихгүй байх хэвээр. За тэгээд ямар нэгэн бүлгийн зорилтыг төсөл хөтөлбөр одоо ингээд томоохон бүтээн байгуулалттай холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжиж явахдаа иргэдийг яах ёстой вэ? Эрсдлийн тооцсон нэмэлт төлөлгөө тэгээд сангийн асуудлыг тэр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нараа явахгүй болохгүй шүү. Бид та бүхэнд одоо бидний 2 жилийн өмнө их телевизээр шуугантай явсан хэвлэл мэдээлэлээр явсан юм тэр нөгөө нэг юун дээр болсон шүү дээ. Халзан бүрэгдээ дээр нэг болсон дахиад юун дээр болсон тийм ээ. Эрдэнэ өргөнгө осон цэцлхаас. Тэр чинь бид бүгд харсан шүү дээ. Бөөн мөргөлдөөн болсон шүү дээ. Тэрний гол гогцоог нь үзэхэд дандаа мэдээлэлгүй. Мэдээлэл юу ч байхгүй мэдээлжүүлээгүйгээс болоод тэнд ясаар мөргөлдөөн болсон. Мөргөлдөөн болонгууд сахалтаараа амьдарч байгаа малчид яах юм бэ? Тэнд чинь цаадуул чинь хүрээд ирлээ. Одоо ингээд бидний газар нутгийн ах чинь яах гэж байгаа юм бол гэд гүйж ирээд уулзсан чинь цал талаасаа цуглаад ирээд уулзчихгонгууд тэр нь өөрөө нөгөө нэг сайн дураараа нөгөө юу эвлэлтэн нэгдээд асуудлаа тавих гэсэн биш сүулдэ ингээд зөрчил мөргөлдөөнд болоод тэгээд тэрнээсээ болоод хэн охирсон бэхээр тэнд амьдарч байсан иргэд баахан зөрчлийн хуулиар торгуулах тийм асуудал энэ төрс хүрсэн баггүй. Тэгэхээр ерөөсөө зөрчил мөргөлдөөнд танаас хамгийн их урьдчилан сэргийлэх юм чи юу гэхээр бодитоор зөвлөх процессыг л хуульчлах ёстой шүү гэдгийг хэлж байгаа юм байна. За тэгээд энд бол түрүүн бас ярьсан хөө хишиг төлөөр гомд гарах механизмыг яриараа гэдгсэн тийм ээ. За ер нь бол ийм амар ер нь ингээд Монгол улсад хөгжлийн том төсөл хөтөлбөрүүд явагдаад дээрэс нь ингээд иргэдийг ингээд нүүлгэн шилжүүлэхтэй болж байгаа энэ том асуудлуудад ерөөсөө бид нар юуг нь анхаарах ёстой вэ гэхээр энэ хүмүүсүүд чинь нөгөө асуудлаа бодолтой зөвшөөрөхгүй байгаагаас гарч ирж байгаа үр дагаврууд нь юу байна вэ гэхээр ерөөсөө асар сэтгэл санаа нь хямралд өртөж байна. Яах гэж байгааг нь ойлгомжгүй амжиргаа шийдэгдэхгүй хэдэн жил сараар яваад ингээд тэр хүмүүсүүд хүлээлтийн байдалд орсоор байгаад дахиад нөгөө нийгмийн эмзэг бүлэг рүү шилжих магадлалууд аюух гарч байгаа. Ахуйгаа шийдэж чаддгүй, зөвлөлдөж чаддгүй, нөхөө олгорын асуудлаа шийдэж чаддгүй ингээд. Тэгэхээр энэ дэр биш дээ. Ерөөсөө энэ бүх олон талын эрх ашиг бид нар бас аюу сайн авчиж явахгүй бол бид нар одоо дан нэг эрх зүйгээр асуудлыг зохицуулахгүй болчоод байна шүү гэдгийг би хэлэх гээд байна. За тэгээд үндэсний эрх зүйд мэдээж бид нар малчтай холбоотой бэлчээр ингээ асуудлыг ярихаар уур амьсгалын эрх зүйн асуудал давхар орно, хүрээлэн буй орчны эрх зүйн асуудал ярина, хүний эрх зүйн асуудал орно, олон улсын эрх зүйн асуудал ярина, бүс нутгийн эрх зүйн асуудал орно гэсэн одоо ийм юутай байгаа хаалсан. За тэгээд ерөөсөө 3 эрх ашигын тэнцвэр дээр болохоор төрийн эрх ашиг, бизнесийн байгууллагын эрх ашиг, иргэдийн эрх ашиг гэсэн энэ дээр явж байгаа төсөл хөтөлбөр нь өөрөө засгийн газрын санаачлаганд байна. Тэр хувийн хвшлих тэгээд иргэдийн оролцоонд гэсэн байгаа учраас энэ асуудал дээр энэ эрх ашигын тэнцвэр дээр
маш одоо сайн мэдрэмжтэй авахгүй бол дараа нь асуудал үүсгэхэд зөрчил гарлаа гэхэд яах нь вэ? Хууль буруу хэрэглэсэн хуулийг тий зөв хэрэгжүүлэхээс үүсэх үр дагаврыг бүх талууд одоо хүлээх болж байгаа шүү гэдэг. Тэгээд би энэ санал зөвлөмжөө маш хурдан хэлээд өгчий гэж бодож байна. Тий. Яг үнэлгээний нөхөн олгорын хууль гэдэг юм манад зайлшгүй байхгүй бол бид нэр асуудал шийдэж чадахгүй болчин. За бэлчээрийн хуулийг маш сайн зохицуулах хэрэгтэй. Дээрээс нь иргэд малчтын ашиг сонирхлыг хүндэх үндсэн зарчмыг заавал хуульчлахгүй бол болохгүй. За бизнес хүний эрхийн зарчмын удирдлагыг одоо манайх засгийн газрын тогтоол гаргасан тэрийг бас орон нутгийн засаг ингээ бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй, иргэд малчид ч гэсэн оролцож хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрсдлийн сан, дасан зохицох сан гэдэг юм заашгүй байх хэрэгтэй. За тэгээ хамгийн том юм болоо байгаль орчны нөлөөлийн тухай хуулийг хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль, нийгмийн нөлөөллийн үнэлгээний хууль гэдэг юмнуудыг оруулах хэрэгтэй. Гуравдугаарт нь захиргааны ерөнхий хууль дээр байгаа тэр нөгөө хууль бусад хууль суугаад нөгөө юу зөвшөлдөх тэр юу биш үү? Сонсох ажиллагааг хийхгүй бол асуудал ерөөсөө сонсох ажиллагаагүй явдаг юм байна гэдэг нь тэр олон юунаас харагдсан шүү гэдгийгсэн. За тэгээд хяналт оролцооны тогтолцоог бол ингээд зохицоор нь бас хөлжиж явахгүй бол бид нар асуудлаа шийдэхгүй шүү гэж хэллээ.